болцын x тэнцүү 2-ийг татсан нормал шулууны тэгштэглийг хичээгч байна. Энэ бодолт. За нормал шулууны тэгштгэл маань y-гээс хасах нь y0 тэнцүү хасах 1-ийг хуваах нь f'(x0) үрждэг нь x-ээс хасах нь x0 гэдэг. За энэ y0 маань болохоор бид нарт анхны пункт дээр x0-ыг орлуулсандаа тэнцвэр. За эхлээд y0 олъё. За y0-ыг олохын тулд f-бот 2-ыг авч үзлээ. 1-ийг хуваах нь 2-оос хасах нь 1 буюу 1. За y0 маань 1 болчихсон. Надад тэгвэл энэ пунктын уламжлалыг олъё. Тэгээд f-бот x тэнцүү 1-ийг хуваах нь x-ээс хасах нь 1. За энэ пунктын уламжлалыг авах юм бол x-ээс хасах нь 1-ийн хасах 1 зэргийн уламжлалаа гэсэн. За ингээ хасах 1-ийг үрждэг нь x-ээс хасах нь 1-ийн хасах 1-ээс хасах нь 1 үрждэг нь x-ээс хасах нь 1 буюу давхар хөнгөцөө уламжлалын дүрмжсээр ингээ бодох юм бол хасах 1-ийг хуваах нь x-ээс хасах нь 1-ийн квадрат болно гэсэн. За ийм болцсон бол бид нарт f'(x0) бодох юм бол f'(x0) гэдэг маань бидний хар 2 байгаа. Ингээд хасах 1-ийг хуваах нь x-ээс хасах нь x-ийн оронд 2-ыг орлуулчихаар 2-оос хасах нь 1-ийн квадрат буюу ингээ энд хасах 1 гарч ийнэ гэсэн. За тэгвэл бидний нормал шулууны тэгштэглэл маань y-гээс хасах нь 1 тэнцүү хасах 1-ийг хуваах нь хасах 1 үрждэг нь x-ээс хасах нь 2 буюу энэ чинээс бид нарт y тэнцүү x-ээс хасах нь за энд хасахын нэмэх энэ хэсэг чинь нэмэх болчихно. Тэгэхээр энэ чинь x-ээс хасах нь 2 1-ийн дэшөөрөө нэмчихээр x-ээс хасах нь 1 болно гэсэн. За ингээ y тэнцүү x-ээс хасах нь 1 буюу a хариулт авах нэ.